Хууль зүйн сайд Тэмүүжин өөрийн Твиттер хуудаснаа 4 сая Америк долларын гүйлгээний баримтыг дийлгэсэн нь баггүй шуугин тариад байна. Энэ гүйлгээ Алтан дорн Монгол компанитай холбоотой гэх таамаг хэвлэлээр гарч байгаатай холбогдуулан тус компаниас мэдээлэл хийлээ. Алтан дорн Монгол компани тэргуун зэт захирал цогтгорлын мэдээлснээр энэхүү 4 сая Америк долларын төлбөрийн баримт нь Enrai гэдэг компаниас хийгдсэн гүйлгээ юм. Энэхүү компани нь Алтан дорн Монгол компанитай ямар ч холбоогүй гэж мэдгдсэн юм а. 4 сая долларын төлбөрийн баримтын талаар бол та бүхэн асууж байгаа. За энэ бол Enrai гэдэг компаниас хийгдсэн төлбөрийн баримтууд. За Enrai гэдэг компани бол Алтан дорн Монгол компани хувьцаа эзэмшигч биш. За Алтан дорн Монгол компани Enrai компанид бол хувьцаа эзэмшдэггүй. За энэ бол Гамболд гэдэг хүний хамаарал бүхий компани. Тэгэхээр энэ 4 сая долларын төлбөрийг хизээ хэнд юуны зориулалтаар яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг бол Гамбол захирал бол өөрөө тайлбар хийнэ. Би бол энэ Enrai компаниг бол төлөөлөхгүй, Алтан дорн Монгол компаниг бол төлөөлж байгаа их хүн юм байна. Мөн тэрээр Оросын албаны улсын иргэн Паушокоос нийт 300 сая Америк долларыг зарцуулан Алтан дорн Монгол компани худалдаа авсан мөнгө нь хуулийн дагуу буюу цэвэр мөнгө байсан гэдгийг шалгаж тогтоосон гэж мэдгдсэн юм а. Алтан дорн Монгол компани бол улсын татврын одоо их хэмжээний үр төлбөрийг барагдуулах талаар Монгол Улсын засгийн газраас томилогдсон ажлын хэсэг за татврын ерөнхий газартаа бол гэрээ байгуулсан. За энэ гэрээг байгуулах явцад бол за энэ компаниг бол яг бодитоогоор худалдаа авсан хүн одоо төлөөлөх эрх хөхөө улсууд нь Гамболд мөн үү биш үү? Энэ худалдаа авсан мөнгө нь цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү? Энэ асуудлаар бол хууль зүйн яам, сангийн яам, за тагнуулын ерөнхий газар тухайн үед бол гэрээ байгуулж байхад бол бүх бичиг баримтуудыг нь бол үзэж шалгаж нягтлаад за энэ нь бол үнэхээр бодиттой юм байна. Энэ нь бол одоо ямар нэгэн одоо хар мөнгөтэй бол холбоогүй юм байна гэдгийг нь бол шалгах тогтоосон. За хэвлэлээр бол сүүлийн үед бол одоо энэ хувьцааг бол одоо 300 сая доллараар худалдаж авсан. За энэ нь бол одоо тодорхой эрх мэдэл албан тушаалтнуудтай холбоотой буюу мөнгө угаасан асуудалтай холбоотой хар мөнгө гэсэн ийм мэдээллүүдийг бол нэлээд гаргаж тавьсан. Тэгэхээр энэ нь бол одоо үндэслэхүй мэдээлэл юм аа. Ингээд дүгнээд хэлэхэд Алтан дорн Монгол гэдэг компаниг бол Оросын албаны улсын иргэн Сергей Викторович Паушок гэдэг хүнээс бол худалдаж авсан. Ямар нэгэн улс төрийн албан тушаалтан эрх мэдэлтнээс энэ компаниг бол дамжуулж худалдаж аваагүй. Энэ бол одоо цэвэр одоо тус компани одоо 100% хувьцаа эзэмшигчтэй хийгдсэн гэрээний үндсэндээ энэ компаниг бол авсан юм аа.